Бүгдээрээ сайн байцгаана уу? Хаясгалзын үйл хөдлөл хөрөнгийн менежмент төсөл хөгжүүлэлтийн компани санаачилсан. За соёлтой өнгөлөг хот буюу сөөх подкастын маань өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр бол бид нар барилгын материалын чанар, насжилтын талаар ярилцъя гэсэн сэдвтэй байгаа. За өнөөдрийн зочин маань манай Нинж Бадгар маань бид хоёр хамтдаа нэг хоёрч орон сууц нэг офисын төсөл дээр инженерийн хяналт за мөн одоо бид нар яг барилга угсралтын ажил дээр бас тодорхой хэмжээнд хугацаанд хамтарч ажиллаж исэн юм туршлагатай. За өнөөдөр би Нинжэгээ урьсан бас санаа нь бол ингээд ийм залуу инженер за тэгээд эмэгтэй хүн тэр дундаа Японы хөрөнгө оруулалттай хэд хэдэн сургуулийн төсөл тийм ээ. За тэгээд оюу толгойн бас захиалгаар ажлууд дээр ажиллаж исэн туршлагатай учраас гээд өнөөдөр урьж оролцуулсан байгаа. За тэгээд Нинжэ маань өөрийгөө танилцуулъя. За сайн байна уу? Ямар ч сан гоё подкаст зохион байгуулад тэгээд эндээ бас урьсанд маш их баярлалаа. За өөрийгөө товчхон танилцуулахад за барилгын инженерээр 2012 онд шүтээсийг төгссөн. Одоо 10-аад жилийн одоо туршлагатай. Төгснөөс хойш Япончуудын хөрөнгө оруулалттай 3 том төсөл дээр ажиллаж исэн. Тэрнээс гадна Монгол улс одоо Монголынхаа одоо хэрэгжүүлж буй Монгол компаниудынхаа хэрэгжүүлж буй төслүүд дээр бас ажиллаж исэн. Хэд хэдэн төслүүд дээр ажиллаж исэн тийм туршлагатай хүн байна. Өнөөдрийн хоёулынгийнхаа сэдэв бол материалын чанар, насжилт гэдэг. Миний зүгээс одоо материалын чанар гэдэг зүйлийг илүү бид нар ашиглалт талаас нь одоо анхаарч ямараа бид нар материалын сонголтонд магадгүй мэрэгжлийн хөрөнгийн менежментийн компани анханасаа зураг байхаас нь өсвөлээд материалын чанар дээр материалын сонголтон дээр тий насжилтыг одоо хэр оновчтой зөв байлгах талаас нь оролцоод явахыг одоо хүсэж байгаа байхгүй. Тэрнийхээ хүрээнд сөөхийн төлбөр гэж гарч ирдэг штеп. Сөөхийн төлбөр тийм ээ нэг тариф гарч ирдэг. Тэр тариф донд бид нар их засварын ажлын хуримтлалын сангийн төлбөрийг оруулж дийлэнх сөөхүүд маань мэдтгүү. Угаасаа тэр хуримтлалын сан ерөөсө үүсдэггүй. Тэгэхээр хуримтлалын сан үүсгэхийн тулд миний хувьд бол материалын чанар, насжилт гэдэг зүйл өөрөө маш том одоо байр суурийг эзлээд байгаа гэж хараад байгаа. Ер нь бол бид нар сайн материалаар тий анханасаа яг төлөвлөөд яг энэ материалыг энд шинж чанарын үзүүлэлтээр тохирох юм байна. Хаана юунд хинт зориулж ашиглах жагсаа хамаарат материалаа зөв сонгочих юм бол тэр материал маань өөрөө яг л өөрийнхөө насжилтын дагуу ашиглагдаад одоо урт удаан байгаад одоо явах боломжтой ер нь байдаг гэдгийг бол харсан. Тийм. Япончуудын одоо тэр материалын сонголт нь одоо бид нар суралцж ил явж байгаа хүмүүс шүү дээ тий. Тэгэхээр тэндээс маш их ингээд онцолж одоо анхаарсан материалын сонголт нь жишээ нь юу байсан бэ? Яагаад ингэж асууж байгаа гэхээр мэдээж Япончуудын үн бол харьцуулшгүй тий харьцуулт байхгүй. За мэдээж бид нар ингээд өөрсдийн барилгын компани захирлууд мэдээж сайн юм хийхийг хүсэж байгаа ч гэсэн бид нар хязгаарлагдмал их усүр дээрээ тулгуурлаад барилга барьдаг тийм ээ. Тэгэхээр яг одоо сургуулийн барилгат гэд онцолж байгаа гэж үзье л да. Тэгэнгүүт сургуулийн барилгат одоо Япончуудаас үнэхээр ингэж хийчих болох юм байна гэдэг зүйлийн материалын сонголтыг одоо тэр нь бас мэдээж насжилттайгаа холбоотой тий. За тэр нь болохоор яг юу байсан бэ гэхээр насжилт нь уртсан. За доор ээж зарим нь 30-аас 30 жил гэрж ин 30-аас дээш жил насжилттай гэж юм. Тэгээд нөө хийх байгаа компани арга аргачлалаас хамаарат техникийн үзүүлэлтээс хамаарат бас ингээ янз бүр байгаа даа. Айгүй олон төрлөөрөө бас ингээд манад ороод ирсэн. Тэгээд сайн мембран дэврүүд хийж байгаа хүмүүс материалууд бол байна. Тэр нь болохоор насжилтын тэгээ хаанаа цоорсон нь ингээд тодорхой мэдэгддэг нөхөөс хийх боломжтой, хэсэгчлэн засвар хийх боломжтой гэдгээрээ бас давуу талтай. Тэрнээс гадна бас ахаад өөр дэврүүд зөндөө их байна. Нөгөө ингээл хөөрхөнтэй нөгөө гоё өнгө зэмжтэй. Хинээлэн дэвэр бас айгүй. Яг ингээл нөгөө хаусны декра дэвэр гэдэг ч юм уу тий. Тэгээд бас ингээд нийлмэл бүтэцтэй дэвэр гэхээр яг нөгөө Япончууд дээр хэрэгжилжсэн тэр хөнгөн цагаан нийлмэл дэврийг ингээд сүүлийн үед монголчууд бас их ашиглаж байна. Тэр нь болохоор бас насжилтын хувьд 0.18 мм-ийн зузаантай хэрнээ анханасаа зөв хийх юм бол ерөөсөө 100 жилийн баталгаатай. Эхний одоо нөгөө хөрөнгө оруулалт яг зөв сонголттой. Тэг хөрөнгө оруулалт
Их үнэтэй л байдаг л да. Яг чухал зүйлдээ бол мэдээж хөрөнгө оруулалтаа бол гаргаад байдаг тий. Тийм. Гэтэ би нэг ийм юм мэдэхгүй болохоор бас асуумар санагдчихлаа. Юу вэ гэхээр барилгын материалын одоо барилгын хууль байгаа шүү дээ тий. Барилгын норм дүрмийнхаа дагуу биднэрт одоо барилга барьж байгаа компанид заавал 100 жилийн настай дээврийн материалыг ашиглаарай өгдөг үү? Байхгүй. Тэр нь ер нь яадаг вэ гэхээр зурагцлал дээр л тусгагддаг. Зурагцлалын компани өөрөө за дээврийн бүтцийг BA дээрээ за ийм бүтцтэй ийм дээвэр хийнэ гэдэг дээрээ гүйцэтгэгч компанид одоо нөгөө зураг дээрээ л тусгасан байдаг. Гүйцэтгэгч компани бол тэр зургийн дагуу л хийнэ. Гүйцэтгэгч нар бол өөрсдөө дур мэдээ шууд энийг ингэж хий гэж бол ирэхгүй зурагтайгаа зөвшөлдсөд тэгээд энийг ийм байдлаар хийж өөрчлөх хүсэлтэй байна гэж илэрхийлээд тэгээд бол явдаг. Яг хоо зүгээр одоо жишээ нь ингээд Дубайд явж байхад Дубайд бол одоо тухайн хотынх нь интерьерийн одоо барилгын интерьерийн яам гэж байдаг гэж байгаа байхгүй. Тэгээ тэр нь жишээ нь ингээд Дубайд ч одоо ингээд барилга байгууламж нь бол ингээд зүвсэн зүйлээ ингээд бүр гой ганган одоо тий ерөөсөө нэгч барилга давхцах ёсгүй гэд ингээд тийм шаардлага байдаг гэж байгаа байхгүй. Тэгээ тэрэн шиг магадгүй биднэрт нэгэнт л одоо байшин баринаа. Тэ бүгдээрээ адилхан одоо насжилт одоо байх ёстой. Тэгэхээр магадгүй шал хийх гэж байгаа болвол заавал одоо тэдэн жилийн насжилттай байх хэрэгтэй гэдэг ингээд шаардлагыг нь тавиад өгчдөг байвал одоо яг ингээд ашиглалтын явцад ингээд бидний ингээд туршлагаас харахад хотнуудтай ингээд уулзалт хийгээд явж байгаа. Тэнгүүд дөнгөж 10 жил болж байгаа барилгуудын дээвэр нь асуудалтай болоод эхэлсэн байгаа юм. Тэгэхэд энийг магадгүй тэр барилгын компани 10 жилийн настай л байсан шүү дээ. Энэ дээвэр өөрөө анханасаа байж болно тий. Тэнгүүд магадгүй одоо оршин суугч нь ирээдүйд амьдарж байгаа тэр иргэн бүрийг бодъё гэх юм бол магадгүй яам маань за 50 жилийн настай дээврийг л чи заавал хийх ёстой. Энэ хитгэн шаардлага л байдаг тий. Одоо нөгөө гал төсвөртэй байх ёстой гэл ингээл шаардлага тавьдагтай л адилхан. Тэгж яг нөгөө материалын насжилтанд магадгүй тодорхой хэмжээнд цөөхөн хитэн хэсэг дээр нь тий үнэхээр дээвэр болол эвдэрдэг. Лифтэн тэр хүртэл одоо тий маш өндөр шаардлага тавьдаг. Саяхан өнгөрсөн 7 хоногт нэг хотхны бас нэг 10 жил л болж байгаа хотхны лифт нь ингээд унсан байна. Тэгэхээр ингээд гих мэтчлэн одоо ингээд ийм өндөр зардалтай тий ийм одоо материалууд дээр ингээд ийм шууд цаанаасаа шаардлага тавьждаг болвол манайхан ч шаардлага биелүүлнэ штэ барилгын компаниуд бүтээгдэхүүнээ зарахын тулд тий нэгэнт бид нар тэрэн дээр мөнгө зарж байгаа гэдэг талаас нь. За яг энэ шаардлага гэх юм бол хотын стандартын газар гэж байгаа. Барилгын одоо яамны хэрэгжүүлэгч агентлагийн нэг болох. Тэгээд энэ дээр болохоор хотын стандарт дээр за барилга эхлэхээс ахуулаад түр хашаа ямар байхын хашааны өндөр өнгө үзэмжтэй суурьтай сүргүү хөлтэй хийдгээс ингээ хамаарал бидний хотын стандарт нэг маягт одоо нэг стандарт шаардлага ингээ сайжруулдаг ш манай хот чинь өөрөө яг тэрийг ингээд ахиулаад одоо бид нар энийг хотын стандартаар хашаага хороогоо бариад ер нь сурчлаа. Яванда яг тэрнтэйгээ одоо нөгөө адилтгаад бусад ажлууд дээр шаардлага тавьдаг болсон байна. Тэр нь бас их давуу талууд үүссэн байна. 20 оноос ахуулаад яг хотын стандартын техникийн шаардлагын бичиг баримтууд гараад ирсэн байна л да. Тэр нь болохоор сан захирал сангийн ажил дээр сангийн одоо нөгөө нэг цэвэр бохор халаалттай агарчлалтын хүргэлт агарчлалтын ажил дээр ямар шаардлагатай байх вэ? Ямар материал хэрэглэе? Тэгээд за одоо жишээ нь бас дотор заслын ажил дээр ямар материал хэрэглэдэг ямар шаардлага тавих юм. Тэгээд ер нь яаж хийх юм гэдэг ерөөсөө арга гаргачлаа өөртөө боловсруулад нийтэд хүртээмжтэйгээр ингээд ерөөхдөө тавьсан байна. Тэрийг би сайхан хараад их давуу талтай зүгээр юм байна да гэж бодсон. Яагаад тэгэхээр манай барилгахт тийм нөгөө нэг зурагчлалын компани өөртөө за энийг ингэж хийнэ, ингэн тэгнэ гээд одоо нөгөө барилгын норм дүрмтэйгээ уялдуулаад зохиогч нь өөрөө нөгөө сүүлд гарсан норм дүрм шинжилж байгаа норм дүрмтэй уялдуулаад эсвэл өөр сан судалгааны шинжилгээний үндслээд ингээд зурагчлалаа зохиогоод ингээд гаргаж ирдэг гэсэн бол яг тэр болгон дээр стандарт техник шаардлагатай болж байгаад бол баяртай байна.
надад айгүй амар санагдчихэв. Яагаад вэ гэхээр би өөрөө бас ингээд барилга удирдаа явж исэн. Тэгэнгүүт зураг зохиогчийн мэдээж нөгөө даалгавар байгаа тий. Зураг зохиогчийн даалгаврыг үндэслээд явж итэл захиалагчийн даалгавар ороод ирнэ. Захиалагчийн даалгавар, зураг зохиогч хоёрын даалгаврыг нэгтгээд байж итэл бодит нөхцөл байдлын даалгавар гараад ирнэ. Тэгээд нөгөө эн чинь ингээд юм уйлдааг болж эхэлж байгаа байхгүй юу? Би төсөл удирдах байгаа хүн би өөрөө стресстэй эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ материал гэдэг зүйл чинь өөрөө маш чухал юм байна. Захиалагч тал одоо мэдээ сайхан юм хийхийг хүсэж байгаа. Тэ? Зураг зохиогч бол нөхцөл байдал дээр одоо тэр бүх даац одоо юу байдیں те тэр болгоныг тааруулж хийж байгаа. Мөнгө нэг юмыг шийдээд байгаа байхгүй юу? Хамгийн эцсийн шийдвэр нь баг хамгийн эцсийн шийдвэр нь санхүүжилт болж таарж байгаа байхгүй тий. Тухайн үеийн санхүүжилт ер нь төлөвлөгөөгүй тий. Одоо бид нар чинь нөгөө нэг Япончууд болохоор ингэдэг гэж байна. 5-6 жилийн дүн шинжилгээ судалгаа хийгээ. Тэн дээрээ үндэслээд хөрөнгө оруулалтаа жилээр нь төлөвлөөд тий. За мэдээж нөө малшгүй ажлын зардал гэж гарч ирдэг. Тэрээгаа ч гэсэн төлөвлөөд нэмэлт ажлууд ингээд төлөвлөөд хөрөнгө оруулалт нь анханасаа тодорхой эрсдлүүдээ тий хөрөнгийн одоо эрсдлүүд байна шүү дээ. Бид нарт чинь ингээд цаг хугацаанаас хамаарсан материалын олцс байхгүйгээс хамаарсан эсвэл ур чадвартай хүн байхгүйгээс ингээд хамаарсан маш их олон эрсдлүүд ингээд байдаг. Тэр болгоныгаа тооцоод ингээд хөрөнгөө хуваарлаад анханасаа төлөвлөсөн яг төлөвлөгөөний дагуу ингээд явж байгаа. За манай хөрөнгө оруулагч нар юу нь яаж ийнэ гэхээр айгуу сэтгэлийн хөөрөл буюу тухайн үеийнхаа нөхцөл байдлаас хамаарч тэр төслийн хувь заяаг амар шийддэг. Тийм. Судалгаа хийсэн ч байж магадгүй, хийгээгүй ч байж магадгүй тий. Судалгаа хийдэггүй. За, ер нь бол хийхгүй. За, хамгийн ихтэй жил хийдэг байж болно. Ер нь бол баг хийхгүй. Зүгээр л нэг энэ барилга дээр ийм ингэж зурдаг да. Ингээд одоо ер нь жоохон муухайгаар хэлэхэд зураг зохиогч нар за ер нь ингээл зурчтай юм да. Ер нь тооцоолын үндслээр мэдээж ингээд хийц элементүүдээ бүгдийг тодорхойлж байгаа ч гэсэн яг наривчлсан зураг тий хан перпетны заалгаа хан одоо дээвэр фасадны заалгаа одоо ийм хэсэглэлүүд дээр одоо суур тий суураас ахуулаад фасад хүртэлх тэр одоо нөгөө хийц заалгаа өнгө үзэмж найдвартай байдал яг барилгынхаа тэр насжилтыг хамгийн гол нь тэр заалгаанууд дээр айгүй миний бодлоор тийм алдаанууд гардаг гэж боддог. Яагаад тэгэхээр бид нөр өөрсдөө үйлдвэрлэгч орон биш. Тэгээд тэр залгаанууд дээр айгүй олон төрлийн деталь, айгүй чухал материалууд ер нь хэрэглэгддэг. Тэгэл тэн дээрээ болохоор бид нэр ихвчлэн монголчилдаг. Монголчлоод за энийг нэг ингэж хийчих гэл тухайн үедээ талбай инженерүүд эсвэл захиралтаа гарч мөнгөнийхөө боломжоос харж байгаа зураг зохиогчтойгоо за зарим нь ярихгүй тий. Ингээд тухайн үедээ шийднэ. Тэгэл за нэг юм хийчих та ингээл хийчихдээ шүү дээ. Тэр барилга дээр тгээ хийсэн ингээл хийчих болдیں۔ Гэдэг ийм өнцгөр барилга бариад байгаа зүгээр харагддаг зарим газар. Бүгдийг биш л дээ. Бүгдийг ингэж хэлж байгаа юм биш. Ер нь бол зарим газрууд яг ийм байдлаар барилга барихаар нөгөө хамгийн чухал шинэ мянга сайхан тий гоё барилга стандартын дагуу чанартай одоо арматур бетоноор тий ингээд материалаа угсралтай хийгээд ингээд барьлаа. Дараа нь яг нэг ашиглалтын үед тэн дээр ч аягүй алдаа гарч ирдэг. Дээврийн залгаасаар ус гардаг, гойждог ч юм уу тий. Тэгэл нөгөө цонхоо хийхдээ бас яг ингээд нөгөө стандартын дагуу хийгүү цонхноос ус гойждог, фасаднаас ус гойждог. Ингээл манайд ч ерөөсөө зовлонтой асуудлууд амар их байх. Ингээл ус гойждог, хүүтний асуудал тий цан цогтөг, ингээл хөлөртөг чигцтэй маш олон зүйлсийн уялдаа холбоог л их сайн хангах хэрэгтэй. Тэгээ нөгөө тийм хүүтэн хот тийм тэгээд бид нар өөрсдөө үйлдвэрлэгч биш. За тэгээд нөгөө хяналт шалгалт айгуу сайн тавих хэрэгтэй тий. Ер нь бол одоо Улаанбаатар хотод чинь одоо үл хөдлөх хөрөнгийн үн бол маш өндөр болсон шүү дээ. Тийм тэгэхээр одоо энэ хэмжээгээрээ үнэ нь өссөн болвол чанар нь ч гэсэн сайхан байдаг. Байгаасай гэж бодоод байгаа байхгүй тий. Бүх барилгуудыг бас ингэж хэлж байгаа юм биш нөгөө яг таны хэлдгээр нөгөө нэг яг чанар материал дээр анхаардаг. Маш сайн одоо тэн дээрээ зураг төсөл төлөвлөлт нь зураг нь хүртэл тэн дээрээ судалгаа шинжилгээний үндэсэн дээрээс тий
гүйцэтгэлийн баг нь хүртэл маш сайн ажилладаг компаниуд тэгээд хөрөнгө оруулагч нь хүртэл тэндээ ач холбогдолтой компаниуд байгаа. Тийм одоо материалыг одоо ингээд жишээ нь магадгүй зарим хүмүүс ингээд намайг жишээ нь сөөх ярьж яагаад материал яриад байгаа юм бэ гэж бас ойлгож магадгүй л дээ тий. За эн чин төсөл чинь одоо энэ подкаст чи өөрөө сөөх гэдэг төсөл үсттэй. Тэг яагаад ингээд учир утгагүй баг баахан материал яриад байгаа юм бэ гэдээ бас ойлгож магадгүй. Тэгэхээр зорилго нь болохоор сөөх бол дундын өмчлийн эд хөрөнгөд тий арчилгаа тортлогоо хийж байгаа. Яг хуулийнхаа эслэрээ бол нөгөө төрийн бус байгууллага гишүүдтэй үйлчилж байгаа төрийн бус байгууллага. Тэгэхээр яг мэрэгжлийн хүмүүс энэ дэр одоо нөгөө нэг юм санаа зовниж одоо байх одоо ёстой гэдгийг одоо батлах гээд байгаа санаа. Дундын өмчлийн эд хөрөнгөд чинь юу лифт орж байгаа. Дээвэр орж байгаа. Фасад орж байна. За мэдээж нөгөө хаалга коридор за эднэр бол яг нөгөө урсгал засвараараа бол явцдаг. Их засварын ажлын төлөвлөгөө гэдэг зүйлийг сөөхүүд хийдэг болох хэрэгтэй. Тэгжээж тэр дундаасаа нөгөө за лифтийн чинь нас нь хідэн настай юм бэ? Тэ хэдэн жилийн настай лифт манай байранд ингээд суулгацсан юм бэ гэдгийг гарал үүслийн бишгээс нь тэр насжилтынх нь үзээд за тэгэнгүүт нөө лифтний компани мэдээ сервисээ хийн. Гэхдээ хуримтлалын сан чинь 5-10 жилдээ лифтний юу нэвтрэх магадaltaй юм бэ гэдэг зүйлийг одоо тэрбум төгрөгийн үнэтэй лифт байгаа тий. Тэрбум төгрөгийн үнэтэй лифтний насжилтыг тооцож үзэж агаад хуримтлалын сандаа үүсгэж явахгүй бол одоо ингэж юм л да бид нар татвар төлөгчдийн мөнгөөр лифтийг засаад байна. Тий. За дүүрч социализмын үеийн хамгийн анхны орон сууцуд тий Орос ах нарын барьсан байрнуудын лифтийг бол одоо сольж өгч болно. Шинээр ашиглалтанд орж байгаа байшингуудын хуримтлалын санг одооноос үүсгэж эхлэхгүй юм уу? Үүсэхгүй болвол тий бид нар одоо насан туршдаа ингээд энэ тий одоо магадгүй тэрбум төгрөгийн үнэтэй лагшри зэрэглэлийн орон сууцны лифтний засварыг татвар төлөгчдийн мөнгөөр лифтийг засаад ах юм уу гэдэг асуудал босч ирэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ талаасаа энэ материал гэдэг зүйл чинь өөрөө маш чухал юм аа. Насжилт гэдэг зүйлийг тухайн барилгын компани бол мэдээж өндөр настай сайхан материалуудыг сонгоод одоо ингээд өгөх нь одоо ингээд хууль эрх зүгээрээ ингээд зохицуулагдаад байж болж штэ тий болох юм байна гэж харж байна. Тэгэхээр энэ насжилт гэдэг зүйлийг одоо жишээ нь би одоо ингээд асуумаар байна л да. Дээврийн насжилт. За фасадны насжилт. Одоо ингээд дайлангуй одоо ингээд шилэн фасадтай байшингууд одоо гой шилэн фасадтай байшингууд ингээд гарч ирж байна. Эднэр одоо орон сууцны хэмжээнд ч гэсэн тий жишээ нь шилэн болон металл фасадтай орон сууцны сөөхийн төлбөр бол өндөр гарна. Тэ? Тэр одоо хуримтлалын сангаа үүсгээгүй байсан ч гэсэн одоо цэвэрлэгийн арчилгаа тордлогоон дээр нь өндөр гарна. Тэрэн шиг одоо материалын насжилтыг одоо энгийн одоо ойлголтоор тэ тэдэн жилийн настай байдаг болохоор та нар энэ дээр анхаараач гэдэг. Магадгүй нэг сөөхийн дарга Twitter-ийн подкастыг үзчихэж болно шүү дээ, тэ? За дээврээс ахвал яриад ер нь барилгын дээвэр маш чухал тий. Тэгээд яг ашиглалтын үед дээвэр дээр маш их асуудал гардаг. За ер нь бол энгийн хар цаасан дээвэр бол өсрөөл 15 жилийн настай. Тий. Чулуугүй гэл янз бүрийн ер нь хар цаасан дээврийг одоо нөгөө хүмүүс шууд ашиглая гэдэг бас болж эхэлж байна яг таны хэлдгээр. Тий. Бас ингээд явандаа бүр ашиглахаа болцсон байхыг ч одоо үүсэхгүй байна. Тэгэхээр нөгөө хуучин харцаасан дээврүүд бол байдгаараа байна. Тэднэрийн шинжилэл арчилгаа бол харцаасаар л хийгдэж байна. Бүр дээврийг шинжилээ бүгдийн соёлыг гэх юм бол бүгдийг хуулж аваа дахиад мембран дээврээ ч юм уу хийх бас боломжтой. Тэгэхээр харцаасан дээвэр бол сайн хийсэн бол за материалын онцлогоос хамаарна. Янз бүрийн олон төрлөө чулуутай чулуугүй тий. Тэгэл барилга дээр болохоор нэг үе хоёр үе гэл янз бүрээр хэрэгжилж байна л да. Тэгэхээр бас нэг хийж байгаа хүмүүсийн ур чадвар нь их нөлөөлж байна. Яг тэр технологийн дагуу халаагаад нааж гин үү? Яг тэр ус тусгаарлалтын ажлын тэр нөгөө нэг ус тусгаарлагтай яг технологийн дагуу зөв хийж гин үү? Яг ам даруулга зөрүүлэг те дээврийн налуугаа ус тогтохооргүй зөв гаргаж гин үү? Тэр ус зайлуулах системээ яаж хийж гин гэдгээсээ бас их хамаарч их ус тогтдог дээврүүд бол ерөөсөө насжилт нь бол угаасаа богинохон.
Тэгээд нөгөө усаа шууд ингээл те их ус орлоо, бороо орлоо, цас орлоо. Шууд л зайлуулаа гаргадаг, системээ сайн ажилтдаг, системээ зөв хийсэн. Тэм дээврүүд бол харцсангуй яг 10-аас 15 жил бол сервис үйлчлэгийг хийхгүйгээр ингээ явах боломжтой. Харагдаад байна. Хар цаас богино хугацаа тий. Аюу богино Амар хугацаа. хурдан 10 жил болчихсон. Уршин өнгөрөн тий. Тэгэл одоо 10 жилийн дараа ахаал дээврэн дээр хичнээн төгрөг зарцуулах үеийг ашиглалтын үед аюу том асуудал гараад ирж байгаа байхгүй. Тэр мөнгөнд байхгүй бол. Тэгэхээр тий. Тэгэхээр тэр мөнгөнд хуримтлалын сандаа үүсээгүй тий. Хуримтлалын сангаа яг бүрдүүлэх ёстойгоо ч мэдэхгүй сөөхүүд байгаа. Тэр сөөхүүд нь хүртэл одоо яана гэл нөгөө тухайн үедээ сөөхөн хүмүүсээсээ тий тэдний үргээд цуглуулад засаж байгаа газар байгаах. Эсвэл тэр чигээр нь засгүй ч ингээд тий оршин суугчид бид нэр яхаараа ингээд одоо тий ороод удаагүй ээжж 5-6 жилийн дараа бид нэр дээвэр засвар тэр мөнгө өгөх ёстой ингээл асуудлууд бас үүсдэг байхыг үүсэхгүй те ингээл тэгээд яг мембран дээвэр гэх юм бол за ихвчлэн опс те мембран дээвэр үнэтэй учраас яг үнэтэй орон сууцнууд бас хийж байгаа ах тэгээд мембран дээвэр дээр ихвчлэн одоо байгууллага аж ахуйн нэгжүүд те опсын зорилттой байрлал тэгэл ер нь бол одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төслүүд дээр бол мембрамыг тусгасан бас ховор идэг байх гэж бодож яагаад тэр үнэтэй нөгөө манай улсын одоо төсөвчд одоо яг улсын төсвийн тендер бага зардлаар одоо нөгөө хурд хугацаанд ч гэдэм үү те эсвэл нэг үе шаттайгаар нэг төслийг хэрэгжүүлэхтэй одоо хамгийн л бага зардлаар хамгийн хямд материалыг ашигладаг нь жоохон харамсалтай. Намайг ингээд 10 жилийн өмнө хөрөнгөний менежментийн үйлчилгээ, хөрөнгөний менежмент гэдээ ярихаар хүмүүс дандаа сөөхөл эзтэй, сөөхүү, юун сүртэй, цэвэрлэгээл эзтэй гэж ханддаг байсныгаа бодвол одоо өөрөлдсөн. Ягаад гэвэл би бас нэг дугаар дээр хэлсэн дахиад давтаад хэлчихье юу вэ гэхээр хамгийн анхны шахуу үнэтэй орон сууцнууд баг 10-аад жилийн өмнөөс л ингээд баригдаад тий ингээд айгу бүүн болоод ингээд гойгоо хотхнууд ингээд босож ирсэн шүү дээ. Тэ тэрнээс өмнөх нь бол яг мэдээж ингээ үнэтэй хിവэрээ тэ барилгын компаниуд нь аваа явдаг байсан. Хувь хүн дээр буюу оршин суугч нарт авж явж исэн байшингуудын 10 жилийн ойнууд нь эхнээсээ ирээд эхэлсэн байхгүй юу. Тэд нар бүгдээрээ хэцүү байдалд орж эхэлж байна эхнээсээ. Бүгд усаалтж байна. Бүгд одоо хуримтлалын сан байхгүй, битүү өртөө, битүү авлагтай. Энэ өөрөө бид нар мэрэгжлийн бус авч явсны л одоо үр дүнг ингээд авж байгаа байхгүй. Тэгэхээр энийг мэдээж нөгөө сөөхийн одоо тий дарга нарыг мэрэгжлийн болгох тий ингээд менежментийн компаниудыг олон болгох энэ хүсэл маань байгаа ч гэсэн барилгын компани захирлууд сайн материалаар хийдэг болох. Сөөх нь сайн материалаар хийгдсэн байшингаа хүлээж аваад хуримтлалын сангаа зөв үүсгдэг болгох. Яг энэ зөв циклэр л одооноос орж эхлэхгүй бол бид нар ирээдүйд одоо 10 жилийн дараа гэхэд бараг 10 жил одоо ашигласан орон сууцны тий 20 жил болж байгаа хотхны одоо лифтний асуудлыг татвар төлөгч нар төлөх гээд байна. Дээврийн асуудлыг бид нар төлөх гээд байна. Одоо 2025 оны төсвийн хилцүүлгэн дээр хүртэл одоо тусгагдаад эхэлсэн байгаа. Магадгүй тэр нь хуучин орон сууцнуудын одоо сайжруулалт дээр ингээд тусгагдсан байгаасаа гэж одоо би сайн мэдэхгүй л энэ. Гэхдээ ямар ч лээс ингээд мэдээлэл ингээд үзэх юм бол аль хэдийн төсөв дээр орон сууцны лифтийг засах, дээврийг засах, фасадыг засах гэд төсөв дээр суугдаад явж байгаа. Энийг одооноос л бид нар болохгүй болвол бид нар ирээдүйд насан туршдаа одоо ингээд маш их барилгууд баригдана шүү дээ. Тэр болгоны бид нар дээврийг янзлсаар байх юм уу гэдэг асуудлууд явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ материалын сонголт гэдэг зүйл өөрөө маш чухал юм аа. Тийм. Тэгэхээр ингээд энийг бас ингээд хуулиараа бас ингээд шууд тий нөө техникийн шаардлагыг нь өгдөг болох нь айгүй чухал. Манай инженерүүд ч гэсэн ингээд хүчтэй байх хэрэгтэй магадгүй тий сонголтын дээр нөлөөлдөг байх хэрэгтэй. Дандаа л олон улсын төслүүд манай улс дээр яваад байхгүй шүү дээ тий. Яг Япончуудын тэр хэрэгжүүлжсэн тэр төсөл дээр хамгийн гоё материал нь юу байсан бэ гэдээ асууж байна. Нэг нь болохоор ерөөсөө хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй. Одоо нөгөө дрож хевсэнцэр дрожиг айл нийтийн зориулцтай газар аюу хэрэгэлдэг. Тэн дээр болохоор
бид нэг олон зориулттай өрөө гэдэг нэг тусгай хэрэгцээ хүүхдэдэд зориулсан төрөл бүрээр одоо шилждэг кабинет маягийн тийм өрөө байсан. Тэр өрөөнд 5 тухтай байлгахын тулд дороож хэвсэнцэр сонгосон. Тэр нь болохоор 1 см квадраттай 10,000 үс ингээс ширхэгчлэн суулгасан. Гэхдээ хизээч нөгөө нэг тоос шороо тогтож дотоод агарын чанарт нөлөөлөхгүй гэсэн тийм. Агарын чанарт нөлөөлөхгүй, хүний амьсгалын системд сөргөөр нөлөөлөхгүй. Хүний одоо тоос шороо тэнд одоо хуримтлагдаад тийм хүний амьсгалын систем рүү ороод ингээ хүнд ингээ сөргөөр нөлөөлдөг. Дроож хэвсэнцрийг хүмүүс ер нь хэрэглэхийг нэг хилүүд үзэхэ бачаад байна шүү дээ. Гэхдээ Япон технологиор хийгдсэн тэр нано технологиор хийгдсэн тэр хэвсэнцэр бол надад үнэхээр яг хүний эрүүл мэндэд тийм ингэж ач холбогдол өгж байгаа нь бас их таалагдсан. Материалын сонголтыг бид нэр бүр деталь болгоноороо материалаа магтах тийм боломжтой шүү дээ, тий. Тий. Одоо ер нь сүүлийн төслүүд ямар материал, ямар брендийн, ямар материал ашиглаж байгаагаа өрсөлдөж тий маркетинг хийж ин л да. Яг өнөө одоо ингээд дотоод агарын чанарыг хүртэл манай одоо хот угаасаа утаатай тий. Тэгээ тоосчлт ихтэй. Тийм тэгэхээр дотоод агарын чанарыг хүртэл одоо дэмжсэн тийм бүтээгдэхүүнүүдийг сүүлийн үеийн барилгуудаас ингээд санал болгодог болсон байлээ. Энэ бол миний хувьд бол маш гоё хөгжил гэж харж байгаа. Тийм. Нөө нэг юм хотгонлоо ингээд яг гэрт нь одоо ингээд юм агааржуулалтын системн дээр нь цэвэршүүлэгч тавьсан гэсэн үг. Тэгээд дахиад бас нэг гоё хотхон юу байгаа вэ гэхээр яг хотгонлоо ингээд юм төвийн шугамаас орж ирж байгаа залгаасан дээрээ гэсэн үг шүү дээ тий залгаасан дээрээ фильтр тавьсан. Тэгэхээр тухайн хотгоны айлууд бүгдээрээ карантиныхаа усыг уух боломжтой. Тийм. Тэгэхээр энэ ингээд юм гоё сэтгэл агаад байгаа юм шүү дээ тий. Тэгээд тухайн төслийн ялгарл тий. За тэгээ агааргийн шүүгээд оруулж чинь цэвэр усаа уучч болж чинь тий. Дотоод агарын чанарыг хүртэл одоо чинь Текурила гэдэг материалыг ингээд бүр нарийн судлах юм бол маш одоо гой материалууд байдсан билээ тий. Тэр Текурила гэдэг чинь одоо жишээ нь ямар ч одоо нөгөө ингээд юм ялгарл юу аахгүй тий дотоод агарын чанарт нөлөөлөхгүй зүйл байдаг. Японы Сангитсу гэдэг обоо байгаа. Тэр обоо жишээ нь тамхины утааг шүүгээд авдаг гэдэг юм уу. Гэт ерөөсөө юм бохирдлыг ингээд үүсгдэггүй гэд гих мэтчлээ ингээд материалын чанарыг ярих юм бол маш их одоо маш их олон зүйлийг ярьдсан билээ. Тий, яг үнэ. Материал бол ерөөсөө дуусахгүй болчиход байна. Хөгжлөнд дийлэхгүй бас. Бараг инженерүүд бид хэд өөрсдөө ийм материал гарсан юм уу? Энэ ямар гоё юм? Энэ яаж хэрэгэлдэг? Ямар ч гадаргуун дээр хэрэгжилж болдог. Суур тавиал тэгэл шууд одоо та будмаар байна уу? Бэлтан дээр бэлтан наамаар байна уу гэдэг ч юм уу те. Одоо нойтон технологиос бас инженерүүд татгалзаж эхэлж байгаа те. Татгалцсан. Тэгэл аль болох ингээл хуурай технологи хуурай дээр хийхэд амархан гоё өнгө үзэмжтэй хүний биед хоргүй хурдан хийдэг тийм материалын сонголт руу бүгд ингээд аясаараа шилжиж байна. Тэгээд энэ бүхэн амар гоё давуу талыг үүсгэж байгаа. Тэгээд маш олон гоё материал оруулж ирдэг компаниуд бас ингээд байдаг болсон. Тэр компаниудтай ингээд инженерүүд явахтай ингээд нөгөө явах завгүй ачаалттай ажилтдаг. Тий. Тэгээ нөгөө өглөө гараал одоо өглөөний нартаа уралдаж гараал орой нарт одоо нар жаргаал ингээл те заримдаа амралтгүй ингээд зуны цаг улирлын чанартай ингээд ажилдаг. Яг энэ нөхцөлд болохоор бид нэр юун шинэ материал судлаад байж ах те бүр үнэхээр баг заримдаа хоолой идэх завгүй ингээд ажилдаг нөхцөл байдалтай байдаг. Гэхдээ энтэй хэдүүлээ бас нөгөө нэг ингээл бас л ингэж завгүй байдэн штэ гэхгүйгээр өөрсдөө ингээд хөгжүүлээд те за манай төслийн онцлог үйлээ зур төсөлт энэ ямар байгаа вэ? Энд зур төсөлт тусгасан шин чанарын үзүүлэлт нь яг насжилтын хувьд тий. Яг таны хэлдгээр нөгөө нэг удаан ашиглахад дээрээсээ яг ямар байх вэ? Зурагт ингээд тусгасан энэний дагуу хийцэн хийн гэдэл суужж бас болохгүй. Тэр материал дээр үзээд дүн шинжилгээ хийгээд за энэ материалыг ийм байдлаар сайжруулах болох юм байна гэдэг саналаа одоо нэг захиалагчтай хүргүүлдэг ч юм уу зурцлынхандаа хүргүүлээд зөвшөлдсөд яг зөв шийдлээ гаргаж ирээд яг тэрийг ашиглаж чанал тэгээ зөв сайн хийж гүйцэтгэх нь аюул чухал болчиход байна. Тэгээд одоо бүх барилгын компани захирлууд бүгдээрээ инженерүүд бас биш те. Тэр хүмүүс ч бас мөнгөө те өсгөж мөн тэгээд тэр барилга байгууламжинд нь хүмүүс сайхан амьдраад тав тухтай те аз жаргалтай байгаасаа гэж бодож л барилга барьж байгаа дийлэнх олонхон те. Тэгэхээр нөгөө
инженерүүд өөрөө аягүй тийм мэдлэгтэй байгаад нөгөө захиалагчийнхаа тэг сонголтонд нь нөлөөлөх тий зураг зохиогч нь ч гэсэн захиалагчийнхаа сонголтонд нөлөөлөх энэгээр л хийвэл аягүй зүг байдаг гэдэг одоо үгэндээ одоо оруулах гэсэн үг шүү дээ тий ятгах одоо тий инженерийнхаа үгийг л одоо яс барьдаг захиалагч нар бол байгаа. Тэгэхэд чинь үгүй энэгээр л хийн гэд ингээд зүтгээд идэгч захиалагч нар байгаа шүү дээ. Олон хүмүүс байгаа. Тэгэхээр инженерүүд гэдэг зүйл инженерүүд гэдэг хүмүүс маань өөрөө айгуу тийм олон талын тийм ур чадвартай, тийм материалын судалгааг айгуу сайн хийдэг, тийм шин технологиудыг одоо мэдлэг мэдээлэлээр өөртөө хангадаг, цэнгэлдэг байх нь өөрөө одоо тухайн барилгын үр дүнтэй гүйцэтгэлд одоо маш сайн нөлөөтэй байна гэж харагдаа тийм. Би ч бас их олон сайхан инженерүүдтэй ажилласныг нэг маань одоо манай нинжээ байгаа. Тийм тэгээ өөр одоо материалын чанартай холбоотой би асуугаагүй дутуу орхисон зүйл байвал одоо нинжээтэй микрофон үлдээе. Тэгээд яг энэ сэдвийг сонгож аваад нэлээ өргөн цар хүрээний сэдвээр намайг ингээд тавьсан байсан л та. Тэгээд яг хамгийн чухал юм нь юу вэ гэхээр судалгаа аягүй чухлаа гэдгийг л дахин хэлмээр байна. Тэгээд яг нэг ашиглалтын үед барилга маань ерөөсөө л хүндээ ээлтэй аюулгүй одоо нөгөө урсгал засвар тий нөгөө хүн таатай орчин нөхцөлийг бүрдүүлж байх ёстой. Барилгын насжилт одоо нөгөө ашиглалтын үед бол хамгийн урт удаан цаг хугацааг ер нь тэр төсөл маань ингээд өнгөрөөдөг шүү дээ. Доорож 50-аас 100 жилийн насыг одоо тэр барилга 50-аас 80 ч юм уу тий ингээд ашиглалтаа үе нь ямар байхаас хамаарал тэр барилгын насжилт нь угаасаа тодорхойлно. Дээрээс нь материал ямар материалаар хийснээс шалтгаалаад тэр барилгын насжилт тодорхойлогдно тий. Тэгээ дээрээс нь бас ямар ур чадвараар одоо ямар гүйцэтгэлтэй хийснээс хамаарат насжилт тодорхойлно. Тэгэхээр хамгийн хэцүү үе шатыг авч явж байгаа одоо хөрөнгийн менежмент гэдэг сүүлийн үед одоо та өөрийнхөө подкастаараа таниулж जैन дээрэс нь энэ чиглэлээр 10 жилийн турш ингээд уухгүй хөдөлмөрлөлтсний эцэст хамгийн хэцүү барилгын үе шатыг авч явдаг менежмент гэж би боддог. Тэгэхээр энэ үед маш олон ажлууд одоо асуудлууд тулгардаг байх. Тэгээд би яг ашиглалтан дээр бол ажиллаж үзээгүй. Гэхдээ ерөнхийдөө нөгөө нэг барилгын одоо нөгөө насжилтыг барилгын энэ тэр үүргээ явж байгаад харахаар яалцчгүй л ингээл сайхан баригдсан да яа басаад нэг ч үгүй сайхан л эн чин баригдсан сайн ашиглалтанд өгчээсэн бидтэй энэ ингээд доторх нь ямар муухай болсон бэ за эсвэл нэг хуучны барилгуудаа ингээд сэргээн засварлалтгүй байдлаас болоод ингээд соёлын үнэт өв эднэрээ ингээд те бид нар алдах хэмжээний ингээд нөхцөл байдалд хүрч ийн ингээд эмзэглүүлдэг зүйлүүдийн нэг бол яалчгүй ашиглалтын баг ашиглалтан дээр илүү ач холбогдол өгдөг захиалагч нар хөрөнгөний эзэд энийг ашиглалтын үед бид нэр асуудал үүсгэхийн тулд одоо илүү чанартай материалаар сайн хийх ёстой гэдэг дээрээ ач холбогдол өгөөд ажиллах юм бол ашиглалтан дээр бид нэр явандаа ингээд хүмүүс ойлголцтой болж эхэлж байгаа юм чинь асуудал нь хөнгөрөө сайжраад одоо тэгээд ашиглалтан ч гэсэн удаан хүндээ ээлтэйгээр явах бах гэдэг одоо нөхцөл байдал үүсэх бах. Юу ашиглалтан дээр чинь нэг их зардал гарахаар нөө эхлээд яг хоо ингээд юм баг зардал гаргацсан байж болно те хэмцэн байж болно. Дараа нь нөгөөх маань одоо яг ингээд 3 жил те 4 жилийн нэмэх нэг гээд 4 жилийн хугацаанд буцаагаад өгөх гэсэн чинь нөгөө нэг хүлээлгээд ингээд яг үндсэн бүтээцээ өгөх хэрэгтэй болно шүү дээ. Тэрэн дээр нь асуудал үүсчингууд дахиад даблдсан зардал гараад байгаа байхгүй тий. Энэ өөрөө ингээд маш тийм санхүүгийн одоо маш их дарамт үүсгээд тий. Тухайн нөхцөл байдлаасаа ингээд хэмнсэн боловч буцаад тэр нь ингээд зардал болдог. Тэгээ нэр хүнд болдог. Тий. Улаанбаатар хотод маш сайхан барилгууд баригдаж байгаа. Үнэн тий. Тэгтээ үнэхээр арайчтай гэмээр барилгуудыг бид нэр үнэхээр л авч л асуудлын ард гарч ийн зөвлөгөө өгч байна тий. Анханасаа ингэчгүй явда гэдэг ингээд өгнөд ч гэсэн бид нар ингээд зовлон туулаад байгаа учраас л одоо энэ туршлага хуримтлагдаад байгаа байхгүй тий. Яг үнэн. Тэгээд яг хөө хилээг үйлцэн нэг юм гэх юм бол одоо яг сүүлийн одоо ISO 9001 стандартын одоо чанарын удирдлагын тогтолцоо гэж тий. Энэ дээр хүртэл одоо нөгөө байгаль орчин дээлтэй 14,000 нэг ингээд нөгөө чанарын нөгөө юуны байгаль орчны одоо ингээд нөгөө менежментийн тогтолцоогоор болохоор манай барилгын юу маань материал маань өөрөө
хүний бие сөрөг нөлөөгүй. Байгаль орчиндөө бас сөрөг нөлөөгүй байх ёстой гэдэг юм дээр сүүлийн 2019 оноос хойш яг энэ тухай авч хэрэгжүүлдэг болсон. Нөгөө барилгын материал үйлдвэрлэх гэж бид нэр маш их энерги нөгөө нэг ус азаны давхаргыг одоо цоолох гэх мэтлийн нөгөө хүлэмжийн ялгаруулдаг тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж өөрөө маш их одоо хүлэмжийн ялгаруулдаг үйлдвэрүүд өөрөө маш их нөгөө нэг ус зарцуулалттай хүлэмжийн ялгаруул эднэрэ гаргадаг. Хэрвээ та хүлэмжийн гаргаж л аваад аль болох бууруулах тал дээрээ үйлдвэр дээрээ шинжлэх ч юм уу технологио сайжруулах ч юм арга хэмжээ авна. Дээрээс нь хэрвээ тэр хүлэмжийн ялгаруулж байгаа хэмжээний одоо мод тарих ч юм уу нийгэмд сайн сайхан үйл ажиллагаа хийгээд тэр хоёр нь ингээд тэнцээд одоо зөрүү нь одоо тэг байх ёстой гэдэг ийм шаардлагуудыг тавьсан байгаа учраас одоо манай Монголд үйлдвэрлэгдэж байгаа барилгын материалууд хүртэл яг энэ тал дээрээ бас бид нэр пэйж чадж гин үү. Энийг бас авч хэрэгжүүлэх одоо эхлэхгүй бол та хоцрогдож гинэ бол гэсэн үг болчиход байгаа юм л да. Тий, одоо яг хоо ингээд би яг ингээд хүмүүст харагдахдаа магадгүй нэг сөөхөл яриад байгаа юм шиг боловч эн чин буцаагаад ингээд маш юм том зөвхөн нэг дээвэр яриад байгаа юм шиг боловч материал яриад байгаа юм шиг боловч энэ болгонд чинь арт талд нь одоо маш олон сэдвүүд ингээд хураагдаад ингээд бүтээр баг өнөөдөр ярьж амжихгүй байна. Ярьж дуусахгүй шахаа. Дээврэл яриа дууслаа. Тэгэл шилэн басаад, тэгэл нөө металл басаад гэж асуусан. Тийм. Тэгэхээр энэ ингээд ийм цар хүрээ ер нь бол ийм том сэдв байгаа. За тэгээд өнөөдөр урилгын маань хүлээж авч хүрэлцэн ирж материал гэдэг энэ том одоо сэдвийг одоо хамтдаа ярилцсан нинжэдээ маш их баярлаа. За тэгээд энэ барилгын салбарт ингээд урт удаан хугацаанд хамтарч ажиллаад хойштоо ч гэсэн хийж бүтээх ажилд нь бас амжилт хүсье. За тэгээд өнөөдрийн сэдв материалын чанар насжилтын тухай байлаа. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.